Сайн уу хүүхдүүд ээ. Эзний өдрийн мэнд хүргэе. Эрхэм нандингийн цаг мөчийг эзэн бурхан маань бид бүхэн зөвшөөрсөн байна. Талархаж байна. Хүүхдүүдээгаа Есүс Христийн нэрээр өрөөж ин хүндэтгэл мөрөглөө эхлэхээс өмнө зөв зохистойгоор хүндэтгэлээ өргөөсэй гэж хүсэж байна. Амен. Хайртай эзэн бурхан минь эрхэм нандин энэ цаг мөчийг та бидэнд зөвшөөрсөн талархаж байна. Таны өмнө хүндэтгэл мөрөглөө өргөхөөр ирсэн хүүхэд нэг бүрийг минь та өрөөж өгөөрэй хэмээн залбирan гуйж байна. Үнэхээр таны өмнө хүндэтгэл мөрөглөө өргөхдөө зөв зохистойгоор үнэхээр таны өмнө гайхалтайгаар зүрхэндээ баяр жаргалтайгаар өргөхийг хүсэж байна. Аава та хамт иж өгөөрэй хэмээн Есүс Христийн нэрээр залбиран гуйлаа. Амен.
Хамтдаа итгэлийн тунхаглахаар цуглаанаа эхлүүлцгээе. Би тэнгэр газрыг бүтээгч агуу өчрөг ертөнцийн эзэн эцэгт итгэдэг ариун сүнсээр бүрлдэж онгон майраас мэндэлсэн Понти Пилат захирчийн үед зовж явсан цогцлогдсон нас бараад оршуулгдан 3 хоногийн дотор үхлээс дахин амьдсан. Тэгээ тэнгэрт одож агуу өчрөг ертөнцийн эзэн эцгийнхээ баруун гарын хөндлөл зуудал заларсан дахин ирж өгсөн амьд бүх хүнийг шүүх. Түүний цорын ганц хүү бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг, ариун нэгдмэл зуглаан, ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмт үзүүлэх хуурчлал, дахин амьлалт болон мөнхийн амьдралд би итгэдэг. Амен. За, зарлын цаг байна. Тэгээд манай хөгжлийн цуглаанууд хамгийн сайн хүмүүс. Тэгээд та бүхэн одоо яг энэ үед гэрээсээ гаралгүйгээр захин хичээлээ сайн хийгээд өөрт ногдох хичээлүүдээ өөрт ногдох ажлуудаа илүү сайнаар хийгээрэй. Ээж аавынхаа үгэнд сайн ороорой. Дуулууртай байгаасай, бас зөв хандлагатай байгаасай гэж багш нар нь хүсэж байна. Тэгээд мөн та бүхэн бас гараасаа угаагаарай. Бээлийн өмсөөрэй. Хэрвээ гарч орохоор бол өөрийгөө сайн хамгаалаарай. Тэгээд мөн бас яг энэ үед ч гэсэн Бурхны өмнө сайн хичээнгүйлэн залбираарай, гуйгаарай. Тэгээд талархаарай. Мөн өдөр бүр талархаасай гэж хүсэж байна. Тэгээд та бүхэн маань хамгийн сайнаар бүгдийг хийдэг учраас багш нар нь та бүгд итгэж байна. Тэгээд та бүхэн ч гэсэн илүү сайн хичээнгүй байгаарай. Хүүхдүүдээ тэгээд энэ цаг үе ч гэсэн зургатаар явж байгаа бас мэдээллүүдийг ч гэсэн илүү сайн хараарай. Ус хорн маань яаж байгаа гэдгийг илүү сайн хараарай. Тэгээд та бүхэн илүү сайн итгэмжтэй байна гэдэгт багш нар нь итгэж байна. Хамгийн сайн хөрс болсон хөөрхөн хүүхдүүдээ хайртай шүү. Тэгээд хүчтэй байгаарай. Сайн бацхан хүүхдүүдээ бүгдээрэнд нэзний өдрийн мэнд. За одохгүй цагаан сар болох гээд манай хүүхдүүд бэлдэж гин үү гэртээ. Гэхдээ энэ удаа хэдүүлээ карантин цагаан сар хийх юм шиг байна. Тэгээд ямар ч гэсэндээ бид нөр айл хийсээд те хамаатнуудынхаараа явж чадахгүй ч гэсэндээ гэр гэртээ байгаад гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа маш гоё цагийг өнгөрөөгөөд те цагаан сараар яг л мартагдашгүй тийм гоё аз жаргалтай мөчүүдийг гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа өнгөрөөгөөсэй гэж хүсэж байна. За бүгдээ энэ цаг мөчөөд те номлолын цаг байна. Хамтдаа залбираад эхэлцгээе.
Хараар дүүрэн ертөнцийн эзэмэн танд баярлалаа. Эзэмэн та өнөөдөр ч бас биднэрт үгээ айлтахаар илгээж өгсөнд баярлалаа. Эзэмэн таны хэлэх үгийг анхааралтай сонсоод бас амьдралдаа ч гэсэн сайн хэрэгжүүлж чадхад та удирдах тусалж өгөөрэй. Энэ цагийг эхлээс төгсгөл хүртэл эзэн танд даатхан эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. За өнөөдөр биднэрт өгсөн Бурхны үг бол Эхлэл 1:28. Бурхан тэднийг ерөөж, үржиж олширцохог, газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгийг, далайн загас, огторгон шувууд хийгээд, газар дээр хөлхөгч, амтан бүхнийг захирцгааг гэв. Амен. За, өнөөдөр яг та бүхэнтэйгээ хүүхдүүдтэйгээ хуваалцах үгийн маань сэдэв бол хүсэл мөрөөдлийн тухай. Тэгээд манай хүүхдүүдийн хувьд яг хүсэл мөрөөдөл гэж юу вэ? За, хүүхэд болгон яг өөртөө гэртээ одоо хүндэтгэлийн өргөж байгаа энэ цагтаа яг доор бүрний хариулаарай. За, хүсэл мөрөөдөл гэдэг бол яг л ийм ингээд нүдэнтэй ингэж маш жижигхэн харагдах яг энэ жижигхэн үр, энд нэг ийм үр байлаа гэж бодъё. Энэ үр бүр ингээд маш том мод болоод алим ургах, гой жимс ургах тийм том мод болно гэж энэ жижигхэн үрийг газарт тарих энэ бол хүсэл мөрөөдөл. Яг л итгэлээрээ яг тэр үрийг тийм том одоо үр жимстэй мод болно гэж итгэж байгаа нь энэ бол бидний хүсэж мөрөөдөж байгаа байдал юм аа. За, тэгвэл манай хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл тэгвэл юу вэ? Тийм. Зарим нь магадгүй би муу буруу гим нүг хийгээд байгаа тэр хүмүүсийг баривчлаад сайн зөв зам руу нь явуулахын тулд би цагдаа болно, хуульч өмгөөлөгч болно. Магадгүй зарим нь би өрөвдөлтөй, маш хөвдөж байгаа, өвчтөй бас хэцүү байгаа тэр хүмүүст очиод эмчлээ туслахын тулд би эмч бас сувилагч болно. Магадгүй зарим нь эрдэмтэй, боловсралтай болохын тулд бусдыг хүмүүжүүлэхийн тулд би багш болно. Тэгээ зарим нь магадгүй би Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, бизнесмен, тэгээ хүүхэд болгоны хүсэл мөрөөдөл өөр. Зарим нь сайн мэдээ тараагч, зарим нь пастор, удирдагч, ахлагч, хүүхэд болгон яг тэр өөрөөр хүсэж мөрөөдөж байгаа. Магадгүй зарим нь надад хүсэл мөрөөдөл байгаа билүү? Юу лээ? Мэдгүй юм байна гэж хариулж байгаа ч хүүхэд ээж магадгүй. Гэхдээ зүгээрээ. За. Тэгвэл хүсэл мөрөөдөл болгон сайн сайхан бас гэрэл гэгээтэй байдаг. Бас аз жаргал дөөрөн байдаг. Яг л ингээл хүсч мөрөөдөхөр ингээл амар гоё, ингээл хязгааргүй ингээл мөрөөдөөд л баймаар. Тэгвэл бид нар юу хүсэж мөрөөдөх хэрэгтэй вэ гэвэл юу ч хүсэж мөрөөдөж бид нар болно. Хязгааргүй бүр эцэс төгсгөл нь харагдахааргүйгээр бид нар юу ч ингэж төсөөлж хүсэж мөрөөдөж болдог. Багш нэг удаа би сансарт нисэж үзэх юмсан гэж мөрөөддөг байсан. Гэтэ одоо ч гэсэн би сансарт нисээгүй байгаа ч гэсэн магадгүй хизээ нэг өдөр би нисэх байх. Тэгээд бид нар яг тэр байхгүй зүйлийг байгаагаар харах нь яг л тэр хүсэл мөрөөдөл итгэл гэсэн үг. За тэгээд магадгүй бид нар нөхцөл байдалтай тааруулаад яг одоо би нэг тийм гоё барбитай болчих юмсан, би гоё тобот машинтай болчих юмсан яа би гоё цамцтай гоё хувцастай болчих юмсан, би гоё палаачтай болчих юмсан ингэж хүсэж мөрөөдөх биш за би одоо яг л тэр амттан би авчих юмсан. Ингэж яг тэр жижигхэн зүйлсийг хүсэж мөрөөдөх биш, илүү агуу маш том зүйлсүүдийг хүсэж мөрөөдөх хэрэгтэй шүү хүүхдүүд. Гэхдээ мэдээж буруу зүйлийг хинж хүсэж, муухай тийм зүйлийг хинж хүсэж мөрөөдөхгүй. Тийм учраас бүх хүсэл мөрөөдөл маань хамгийн сайн сайхан гэрэл гэгээтэй байдаг байх нэ. За, тэгвэл хүүхдүүдээ бид нар хүсэж мөрөөдөхгүй байвал яах вэ? Жишээлбэл төсөөлъя л та. Бид нар ингээд гол дунд, нуурын дунд ингээд завтаа явж илаа. Тэгээд завтаа явж исэн чи биднэрт гарт маань сэлүүр байхгүй. Тэгээд сэлүүр байхгүй бол бид нэр яг тэр завийг жолоодоод сэлүүрдэд яг л тэр хүссэн газартаа очиж чадахгүй. Тэгвэл яг л хүсэл мөрөөдөл байхгүй бол, зориг байхгүй бол яг л тэр гол дунд
Тэ яг л далай дунд сэлүүргүүгээр завинд сууж байгаатай адилхан гэсэн үг. Тийм учраас бид нар заавал сэлүүр хэрэгтэй тийм ээ. Сэлүүрд хэрэгтэй. Сэлүүр байж иж бид нар яг тэр сэлүүрээр голоо ингээд усаа гатлаад хүссэн газар руугаа очиж чадна. Тийм учраас биднэрт хүсэл мөрөөдөл буюу биднэрт сэлүүр зайлшгүй хэрэгтэй байх нэ. За тэгвэл Бурхны хүсэл мөрөөдөл юу юм болоо хүүхдүүд ээ? Бурхан юу хүсэж мөрөөддөг юм бол та нар хизээ нэгэн цагт бодож исэн байх магадгүй. За тэгвэл бидний Бурхан юу хүсэж мөрөөддөг вэ гэвэл манай хүүхдүүдтэй болон бусад бүх хүмүүстэй Бурхан холбоо харилцаатай байхыг хүсдэг. Бурхан чиний хамгийн сайн найз нь болохыг хүсдэг. Залбирлаар дамжуулаад, Библи уншихаар дамжуулаад, Бурхантай үргэлж ярилцаад, Бурханы өмнө Бурхантай холбоотой байхыг Бурхан хүсдэг. Мөн Бурхан энэ дэлхийн бүх хүүхдэд, энэ дэлхийн бүх хүмүүст маш их хайртай. Бүр ингээд хязгааргүй, бүр ингээд үг амаар хэлж ингээд бүр хязгааргүй их биднэрт хайртай гэсэн. Бурхан биднэрт хайртай учраас биднэрт өглөө болгон алтан нарыг биднэрт зөвшөөрж өглөө болгон тэр алтан нар манддаг. Биднэрт өдөр болгон Бурхан тэр цэвэр агаарыг биднэрт өгдөг. Тэгээд бас Бурхан биднэрт байнга дулаахан гэрт амьдарч явах тэр боломжийг аав ээжтэйгээ хамт их ах нартайгаа хөгжилдөх тэр бүх боломжийг Бурхан биднэрт хангаж өгдөг. Бурхан биднэрт дэндүү хайртай учраас энэ дэлхий дээр байгаа бүх зүйлийг эзэмшээд энэ дэлхий дээр үржиж олшроод ерөөлтөө тэр амьдралаар амьдраасаа гэж Бурхан биднийг хүсдэг. Илбэг хангалуун ямар нэгэн зовлонгүйгээр ерөөлтөө яг л тэр Бурханы агуу гайхамшигтай хайрыг мэдрээд амьдрахыг хүсдэг. Гэхдээ үнэндээ юу вэ гэвэл маш олон хүүхдүүд, маш олон хүмүүс Бурханы хайрыг мэддэггүй. Бурханы хайрыг хаа нэгтэйгээ сонсоогүй. Тэд нар Бурхан тэднэрт хайртай, Бурхан тэднэрт хандсан агуу төлөвлөгөө байгаа гэдгийг тэд нар мэддэггүй гэсэн. Тэгвэл хэдүүлээ хамсаа залбирцгаая. Өнөөдөр магадгүй бид нар дунд ч гэсэндээ хүсэл мөрөөдөлгүй байгаа хүүхдүүд байгаа. Бурханаас хүсэл мөрөөдлийг гуйгаасаа гэж хүсэж байна. Бурхан яг Бурханы хайрыг бид нар бусад хүмүүс рүү дамжуулах нь бидний хүсэл мөрөөдөл болоосаа гэж хүсэж байна. Амен. Бид нар яг л тэр өрөвдөлтөй байгаа. Бурхан тэднийг хайрладаг гэдгийг мэдгүй байгаа тэр хүүхдүүд дээр очиод Бурханыг хэлье. Бурхан чамд маш их хайртай шүү. Бурхан чамд өөрийн цорын ганц хүүгээ хүртэл өгөөд чамайг хайрлсан шүү. Бурхан чамайг ерөөлтөй тэр амьдралаар амьдрахын тулд ерөөсөн шүү гэдгийг дамжуулахаарай гэж хүсэж байна. Бүгдээ хамтдаа түрүүн уншсан ишлэлээ дахиад уншицгаая. Анхааралтай сонсороо хүмүүстээ. Эхлэл 1:28. Бурхан тэднийг ерөөж, үржиж оширцохог, газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшцгийг, далайн загас огт ургын шувууд хийгээд, газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг. Амен. Тэгээ Бурхан биднэрт энэ дэлхий дээр байгаа бүх зүйлийг хүмүүс та нар эзэмшээрэй. Хүмүүс та нарыг ерөөхөндөө Бурханы хүсэл байдаг. Хүүхдүүд бид нарыг ерөөгөөд бас бүр гайхалтайгаар амьдруулах нь Бурханы хүсэл. Бурханы хайрыг мэдрээд үргэлж инээмсэглэл дүүрэн, амар тайван дүүрэн, баяр хөөр дүүрэн амьдрах нь Бурханы хүсэл мөрөөдөл юм аа. Тэгвэл энэ Бурханы хүсэл мөрөөдлийг мэдгүй байгаа тэр хар мянган, тэр бум, маш олон тэр хүмүүсийг Бурхан өнөөдөр хайртай гэдгийг хэдүүлээ дамжуулцгаая. Бидний эргэн тойронд ч гэсэн байгаа. Монгол улсад итгэгч хувь нь 1%, 100% хүмүүсээс 1% христчин итгэгч нар байдаг. Бурханы хайрыг мэдэрсэн 1% хүмүүс байдаг. Тэгвэл бусад 99% ч гэсэн Бурханы хайрыг мэдрээсэй гэж та нар хүсэж байна уу? Хүсэж байгаа гэдэгт багш нь итгэж байна. Тэгвэл бүгдээрээ хамтдаа тэр 99% нөлөө хамтдаа залбирцгаая. Мөн өнөөдөр хүүхдүүдээ бүгдээрээ зүр сэтгэлдээ гараа тавиад энэ цаг мөчид хамтдаа залбирцгаая. Бурхан минь ээ, маш олон хүүхдүүд, маш олон хүмүүс таны хайрыг мэдгүй байна. Өнөөдөр таны хайрыг мэдэрсэн надаар дамжуулаад тэр хүмүүс ч гэсэн таны хайрыг мэдрээсэй гэж хамтдаа залбирцгаая. Бид нар ямар ч хүсэл мөрөөдөлтэй байсан бэ? Бид нар юу ч хүсэж мөрөөдөж байсан бэ? Бүгдээ хамтдаа залбирцгаая.
Хайртай эзэн бурхан минь ээ, танд баярлалаа. Эзэн та өнөөдрийн үгээр дамжуулаад бидэнд маш олон яг тэр гайхалтай зүйлсийг мэдүүлж өгсөнд баярлалаа. Эзэн таны дотор хүсэж мөрөөдөх нь чухал гэдгийг бас бид ойлгосон байна. Эзэн минь ээ, таны хайрыг мэдрээгүй байгаа тэр олон хүүхдүүдэд очиод таны хайрыг дамжуулахыг хүсэж байна. Эзэн бурхан минь, та бидэнд маш их хайртай гэдгийг бид өнөөдөр маш ихээр мэдэрсэн, бас цаашдаа ч гэсэн илүү их мэдрэхийг хүсэж байна. Өдөр болгон залбирсан хүүхдүүд бид бүхэн байхыг хүсэж байна. Та бидэнтэй үргэлж хамт байж өгөөрэй. Бүхий л зүйлийг танд даатган Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Дараагийн 7 хоногт уулзлаа. Түр баяртай хүүхдүүдээ. Үргэлжлэлийн цаг байна хүүхдүүдээ. За одоо бүгдээрээ Библиэс ишлэлээ харцгаая. Малах 3-ын 10 дугаар ишлэлийг харцгаая. Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л 11-гээ агуулхад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цохыг нээж, та нарын төлөө ивэлийг хальтал асгах эсхийн талаар намайг одоо үгээр л шалга гэж эзэн бурхан маань хэлсэн байдаг. За тэгэхээр бүгдээрээ 7 хоног болгон хүндэтгэлийн өдрөө эзэн бурхан та итгэмжтэйгээр 7 хоногийн туршид хадгалсан эзэн бурхандаа өргөхийг хүсэж байгаа тэр өргөлөө үннээр чин сэтгэлээр өргөөсэй гэж багш нь хүсэж байна. За тэгээд багш нь энэ дээр гоё нэг гэрчлэлийг ярихыг хүслээ. Зөвхөн мөнгөнийхөө ч юм уу зөвхөн тэр санхүүгийнхаа 11-ийг өргөх биш. Тэр зөвхөн мөнгөөр өргөлийг өргөх биш. Та бүхэн маань өдөр болгоныхоо цагнаас бас эзэн бурхандаа өргөлийг өргөөсэй гэж хүсэж байна. Тэр нь болох дээрээ өглөөрт босоод эзэн бурхандаа хандаж залбираад тэр өдрийгөө бас даатгаасай гэж хүсэж байна. Мөн Библийг гаргаад бас уншаад эзэн бурханыхаа үгтээ бас ойрхон байснараа бурханд өргөж бас өргөл маань юм шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд итгэмжтэй, дуулууртай байгаа хүүхдүүдээ бас Есүсийн нэрээр өрөөж гин. За бүгдээрээ одоо өргөлийнхөө залбирлыг хийцгээе. Хайраар дүүрэн эзэн бурхан минь ээ, эрхэм нандин энэ цаг мөчид танд талархаж байна. Бид бүхнийг үнэхээр өргөх өргөлтэй байлгаж байгаад аваад танд талархаж байна. Үнэхээр бид бүхэн танд зөвхөн мөнгөөр өргөл өргөөд зогсох биш. Бид бүхэн өдөр болгоныхоо тэр цагнаас танд өргөдөг байхыг хүсэж байна. Өдөр болгон тань руу хандан залбирдаг байхыг хүсэж байна. Өдөр болгон Библийг уншиж үнэхээр тэр үгээр үнэхээр таны хэлсэн үгээр амьдрахыг хүсэж байна. Та үнэхээр зөвшөөрч өгөөрэй хэмээн залбирanгуйж байна. Үнэхээр таны өмнө өргөж байгаа хүүхдүүдийн минь нэг бүрийг аваатаа өөртөө хүлээн аваач хэмээн залбирanгуйж байна. Үнэхээр таны өмнө өргөж байгаа хүүхэднийг бүрээ үнэхээр Есүс Христийн нэрээр өрөөн залбирлаа. Амен. Эцний заасан гуултаар цоглаанаа өндөрлөё. Тэнгэрт байгаа бидний эцэг минь, таны нэр ариунаар дуурсагдж, таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэр чигээ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсан адил бидний өрөг мөн адил уучлаач. Биднийг сорилтонд буу оруулаач. Харин бузар муугаас гэтэлгээч. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сур үүрт таних. Амен.